тэгэхээр бүгдээрээ та бүдгийн сонирхол үзүүлэх дуртай. Акци хүчин зүйл тэмцээний эхлэлд бэлэн болж байна. Манай өнөөдрийн тэмцээнд шигшмэл 12 залуучууд оролцсноос 3 залуу тонон үлдэж төгсгөлийн шатны тэмцээнд $50,000 төлөө өрсөлдөхөд бэлэн болжээ. Одоо та бүдгийн нэжгэнсэн халуун алгад ажилтан донд төгсгөлийн шатны тэмцээний эхний оролцогч Бунцгийн Эрдэнэ зааны бүгдээрээ угтаавцгаая. Төгсгөлийн шатны тэмцээний эхний оролцогч Бунцгийн Эрдэнэ зан энэ жил 28 настай. Төгсгөлийн шатны тэмцээнд шалгаран үлдэхийн тулд хөөрч байсан буужингийн гадуутан дор 30 минут тасралтгүй зогссон. Алзуурсан нохойн агтараг гараараа суух татсан. Нэг суудлын дээр нэг эмсгагаар 10 кг улаан перцийг нэг стакан усаар даруулж идсэн. Орон орсон азарган чомнуудын дундаас гिचи чоныг булаач зүхтаасан. Аимшиггүй чин зөрөх залуу Бунцгийн Эрдэнэ зан хадуу баяр хүргэе. Одоо бүгдээрээ төгсгөлийн шатны тэмцээний хоёр оролцогч Уутаад цэргийн албан хаагч Магсар Жадмын баяр магнайг нэжгэнсэн алгадчдаар угтаавцгаая. Магсар Жадмын баяр магнай энэ жил 22 настай. Төгсгөлийн шатны тэмцээнд шалгаран үлдэхийн тулд Орцог чанаж байсан тогоо дүүрэн халуун тосон богсон бие болтол суусан. Боцодмол төмрийн хайшаар гар нүрэн угаасан. Ичэндэн байсан ирэм хоёр бавгын эрийнхэн хоолойг багт зууртаж байгаад эмийн үнсэн. Их хорт 2005 их наадамд оролцож соёолын насанд төрүүлсэн. Аимшиггүй авахсан батад залуу Магсар Жадмын баяр магнай хадуу баяр хүргэе. Одоо бүгдээрээ нэжгэнсэн халуун алгад ажилтнаар төгсгөлийн шатны тэмцээний сүүлчийн оролцогч угтаавцгаая. Бүгдээрээ сүүлчийн оролцогч 1 2 Ороо. Эргэмсэг хадагданайдо. Айцыг хүчин зүйл тэмцээний журамсаар төгсгөлийн шатны сүүлчийн оролцогч 3 тоолохын дотор гарч ирээгүй учраас тэмцээнээс нэтсэн тооцож хасч байна. Тийм учраас төгсгөлийн шатны тэмцээний сүүлчийн буюу тэрхүү 3 дахь тэрхүү аимшиггүй тэрхүү чин зэрэгт залууг эрх болон таавгдын дундаас сонгоно. Замана зодож. Баадгараа арбанда хийж зогсоод доо юм байна. Баадгууд өөрчлөлөө. Адар цагаан батвадагтай. Одоо нүдний шилжээ залуу. Бүгдээ алгаад аши. Аимшиггүй чин зэрэг залуу. Хэмээн төгсгөлийн шатны тэмцээний сүүлчийн 3 дахь оролцогч болж байна. Бүгдээ анхаарсан хамтуулъя. Тэр алхаж байгаа, гიშгэж байгаа. Тэр инээж байгаа. Аимшиггүй чин зэрэг залуу. Нэр хэмэлээ. Эрдэнэ баяр. Эй, баяр магнай. Биевэришөө. Биевэрэ. Эрдэнэ баяр. Та төгсгөлийн шатны тэмцээний сүүлчийн 3 дахь оролцогч болжээ.
Тийм учраас таныг байраа эзлэхийг урьж тэр баяр магнагийн цаан зогсон уу? Эрдэнэ баяр магна бие барьаарай. Та баяраа эзэн баяр магнагийн цаан зогсон. Төгсгөлийн шатны тэмцээний 3 оролцогч нэгэнд баяраа эзэлсэн учраас баяр магна яагаад вэ? Тайван багаарай. Нэгэнд баяраа эзэлсэн учраас нийтгийнсэн халуун алгадагчдаар амжилт хүсье. Тэгэхээр төгсгөлийн шатны тэмцээний оролцогчдоос асуух уламжлалт асуулт эхлээд Эрдэнэ зан. Таны хувьд айдас гэж юу вэ? Айдас бол миний хувьд илээдсэн. Урдаа айлгаад өгөлгөх хүч нэмэр байна би. Халуун баяр хүргэе. Тэгвэл баяр магна. Таны хувьд айдас гэж юу вэ? Анх удаа сонсож байна. Халуун баяр хүргэе. Тэгвэл Эрдэнэ хоёр таны хувьд айдас гэж юу вэ? Хийг мэддэггүй залуу халуун баяр хүргэе. Чамайг харнаа. Ингээд төгсгөлийн шатны тэмцээнд оролцож байгаа оролцогчдын $50,000 төлөө хийж гүйцэтгэх даалгаврыг танилцуулъя. Эхлээд Эрдэнэ зан. Та төгсгөлийн шатны тэмцээнд $50,000 төлөө хатам ээжтэйгээ оролцох ёстой. Хатам ээжтэйгээ уяасан сони. За би энэ боломжийг ашиглаад хатам ээжтэй өөрийнхөө төвчлэгийн үгээ хэлчихье гэж бодож байна л да. Миний хатам ээж бол намайг бас амьдралд хөл олдож явахад сэтгэл санаа бол эдийн засгийн тусалж байсан. Хүний хувьд бол үнэхээр арчиж байгаа юм. Би нэр яаж магтахаа сайн мэдэхгүй. Тэгээд хатам ээж би бурхныг шүтдэггүй шүү. Таныг шүтдэг шүү. хайртай үнэтэй гэж хэлмээр байна. Амагдараа ч гэсэн хайртай хатам ээжтэй хатуун гадагшаар мэдчихгээ. Тэгэхээр төгсгөлийн шатны тэмцээнд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу? Хурдан $50,000 аваад хармаар байна. Хурдан айлгаад өгөхгүй. За баярлалаа. Төгсгөлийн шатны тэмцээнд $50,000 төлөө. Таадаа хамгаас хайр хатам ээжийнхээ гэртээ чинь ороод та адуу мэд янцгах ёстой. Дараа нь та хангинтал сайхан инээх ёстой. Дараа нь та хатам ээж рүүгээ энэ үйлдэлийг 3 удаа хийж үзүүлнэ. Манай хатам ээж тоглоом дурталд ойлгох баха. Ингээд таны үндсэн даалгаврыг хэлж байна. Та миний хэлгүүгийг чин сэтгэлээсээ үнэн зүрхнээсээ хатам ээжтэй хэлэх ёстой. Та билнэ үү? Билээ. Анхаар таны даалгавар. Өгөр чавганцаа. Ичгэрсэн шудамцаа. Тэтгэврийн хамаг мөнгийг надад өгөөд баярныхан ордрыг миний нэрээр шилжүүлээд төрсөн тэнэг дүн гөхнө аваад ханан гэрээсээ зайлж хатан гэрлүүгээ тонол гэж хөөх ёстой. Энэ бол таны даалгавар. Сайн ойлгохгүй юу гэнэ хатан гэрээ. Юу гэсэн юм бэ чи? Тэгээд хамгийн хайртай хүнийхээ улаан нүрийг хасаа хатан гэрлүүгээ яваа гэж зогсож байгаа юм чинь аа. Чи сойрсоо дэвгүй үстэй чи наач яриад идэж байна чи. Үхээ гэж хэлж байгаа яг хэлсэн чи. Наадгаа боч хатан гэрмэж яриад идэж штэ бол. Ой. Чадахгүй ларт чинь хүн үлээж байна. Би яг тэр шулуун сүтгэрийг хэлж та хатан гэрлүү зайлаа гэдэг чи айгүй юу штэ. Би 3 тоолно. Чи миний ганц хайртай шүтдэг хүн штэ. Та шийдвэр гаргах ёстой. 1 шийдвэр 2 хас шийдвэр орлоо. Эхний оролцогч Эрдэнэ зан оролцохоор шийджээ. Амжилт хүсье бүгдээрээ. За одоо 2 дахь оролцогч баяр магна. Та билнэ үү? Наад чи үнэхээр амарх юм бэ. Би бол хайртай хатам ээжтэй дургу. Тэр муу чавганцаас сууж аваагаасаа салж байгаа юм. Тэр бүр өгмөг бүр өшөө зохих үйлдэл нэмэлч. Чамайг нэг сайн чадъя авгаа юм байна. Та тэгэхээр төгсгөлийн шатны тэмцээнд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу? Yes. Төгсгөлийн шатны тэмцээнд $50,000 төлөө таны хийж гүйцэтгэх даалгавар. Хурдлаа чи энийг түрээд өгөө. Та бол хугацаат цэргийн албан хаагч. Yes. Тийм учраас та одоо ангийн захирагчийн хооронд явж очино. Яах вэ? Та ороод миний хэлхүүгийг чин сэтгэлээсээ үнэн зүрхнээсээ захирагчтай хэлэх ёстой. Юу гэж? Би чамдан хайртай. Энэ бол ямар амаргийн